За ингээд ээлжит нэгэн уул хадтай гоё түүхээ ярихад бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ дэлхийн яг сошиал медиа орчинд онцлогод байгаа нэгэн хөөрхөн зургийг танилцуулъя. За энэ зурган дээр болохоор Өмнөд Солонгосын нэртэй жүжигчин Ли Сион гэдэг эмэгтэй өөрийнхөө 6 настай хүүхдэд дагуулад нуруундаа үүрээд Эверестийн бүлэг уулан дээр явж гинэ гэдэг тийм мэдээ цахим орчинд тархсан. За Монголын Facebook орчинд бас нэлээд бужигнуулж байгаа харагдаж байгаа. За энэ жүжигчин хүүхнийг бол манай Монголын Солонгос соёл сонирхдаг хүмүүс бас сайн мэдж байгаа. Би бол яг сайн мэдэхгүй байгаа. Тэгээд Ли Сион гэдэг 42 настай ийм алдартай жүжигчин байгаа. За миний үзэж туулж исэн кино гэх юм бол Солонгосын цуврал кино гэх юм бол үсрээл Ким До Хан байна да. Ким До Ханы л бүх ангийг үзсэн. Тэгээд тэрнээс хойш Солонгос кино үзээгүй бараг 20 гаруй жил болж байгаа юм аашаа тий. За нэг тиймэрхүү байна. За ингээ ямар ч байсан энэ хүн ямар уулан дээр авирав яав ий гэдэг дээр олон хүний комент бас явсан байна. За тэгээд энэ дээр бас нэг жоохон жижиг сайжиг тайлбар юмнуудыг хийлээд явал та бүхэнд илүү сонирхолтой байх хаа. За Өмнөд Солонгосын энэ жүжигчин маань өөрөө энэ гямлан нуруугаар аялж байгаа зураг бол сошиал медиа орчинд сая 11 сарын 8-ны хавцаа тавьсан байлээ. Тэгээд тухайн мэдээг Korea Times ч гэдэг юм сонин цааш нь түгээн дэлгэрүүлээд их олон хүнд хүргэсэн. За тэгээд гямлан нурууны 4000 м-ээс өндөр ууланд Ли Сион хүүгээ нуруун дээр үүрч яваа зураг нь өөрөө бас олон хүнд янз янзын тийм ойлголтыг бол төрүүлсэн байгаа. За тэгээ богино хэмжээний видео л тэгээ богино хэмжээний видео бичлэгт яаж юм гэхээр энэ хүүхдэд ингээд нуруундаа үүрээд ингээд алхаж байгаа. За тэгээ аял зугаалж байгаа нэг гэр бүлийн л тийм гоё чөлөө цагийг харуулж байгаа. За тэгээд яг энэ аяллыг ерөнхийд нь баг аяллаа эхлснээс нь ярьчулах юм уу? За ер нь юу яана? Энэ яг гямлан нурууны тэр тусмаа яг Эвересттэй хажууд бол биш энэ Анапурна гэдэг бүлэг уул байдаг. За Анапурна уулын тухай миний нэг хийж исэн контент байгаа. Тэрийг би энэ комент хэсэгт нь бас энэ бичлэгийн төгсгөлд нь ингээд холбоод өгчин. Тэгээд та бүхэн ороод сонирхоорой. Тэгээ ялт эсвэл үхэл гэдэг нэрээр алдарсан Анапурна уулын бэл хаваар гэр бүлийн аялал хийж исэн байна гэдгийг энэ зураг бол баталж байгаа. За ерөнхийдөө Непал улсын төв хэсэгт Анапурна гэдэг бүлэг тийм 5-6 уул байдаг. За энэ уулан дээрээс орчныг харахад бол үнэхээр сайхан байдаг. Ерөнхийдөө Эверест юм уу эсвэл К2 гэж аялахаас илүү зүгээр Анапурнагийн бүлэг уулын бэлээр тариа ногооны талбай, улаан буудаа, тэгээд дээрсэн цагаан буудааны талбай мөн хүн ам цөөтэй байдаг жижиг тосхон үндэсний цөөнхүүдийн нутгаар ингээд дамжиж нэг ойролцоогоор 10 хоногийн аялал хийх бол айгүй гоё зүйл байдаг. Эндээс хүн ирж үзэх юм бол янз янзын тийм гоё мэдрэмжүүдийг авна. Дээрээс нь бас үн хөрс мөн зам таарах хүмүүсийн ачаалал овч дугаар энэ төр бол үнэхээр бага байдаг. Тэгэхээр яг энэ зүйлийг сонгоод Солонгосын жүжигчин өөрийнхөө хүүхдийг дагуулад энэ уулын аялалд гарсан гэдэг нь бол тодорхой байгаа. За энэ уулын аяллыг бол бас нэг Анапурна гэдэг би контентн дээр бас яриад явцсан байгаа болохоор тэн дээр бүр дэлгэрэнгүй нэр юм байгаа болохоор та бүхэн ороод сонирхоорой. Тэгээд яг энэ Анапурнагийн өмнөд хэсэгт байдаг энэ Марди Химал гэдэг уул дээрээс харах юм бол та нэг зэрэг 8000-аас дээш өндөртэй бас гоё уулуудыг яг ингээ алган дээр байгаа юм шиг ингээ нэг бүлэг уулсыг тэр чигээр нь харах тийм гоё байгалийн тогтцтой. Тэгээд яг энийг мэдж байгаа учраас энэ аялын компаниар жүжигчин Ли Сион захиалга өгж яг энэ яг гоё юм улирлаар ингэж очиж аялсан байна. За яг энэ үед тэнгэр бол аюу гой цэлмэг байдаг, температур бол яг таарсан байдаг гэх мэтээ. Дээрээс нь жуулчд аюу бага байдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү юм олон гой зүйлүүд нь бол таарсан байна. Яг Непалийн төв Катманду дээр буугаад Покхара руу автобусаар очиж. За Покхарагаас энэ Марди Химал өмнөд Анапурнагийн бүлэг уулсын хажуугаар доороос тийш ингээд
өгсөөд ингээд явхад нэг ойролцоогоор Мардын Хямаалчин өөрөө 4450 м өндөртэй байгаа. Тэгэхээр тэр хүртэл одоо тий хүүхдэд дагуулад ингээд аялахад бол ямар нэгэн тийм эрсдэл асуудал байхгүй. Яг хуу зарим жуулчид одоо хичээгээд одоо тий цаашаага явъя би барах юм байна гэж үзэх юм бол 4450-аас цаашаа дараагийн захиалгыг өгөөд Анапурна руу одоо юу гэдэг тий 5500 6000 хүртэлх тийм авиралтуудыг бол хийж бас болдог байгаа. Ерөнхийдөө яадаг юм а 4000-аас дээш ууланд гарчихсан хүмүүсийг ерөнхийдөө нэг альпинист гэдэг тоонд бас оруулчаад байдаг. Тэгээд энэ жүжигчин Ли Син Ён гэдэг одоо энэ жүжигчин маань бас өөрөө би физик одоо тий сэтгэл зүрх зорихгүй хямаараа бол үнэхээр бас айхтар хүн гэдэг нь бол харагдаж байна. Ягаад тэгэхээр хүүгээ ингээд үүрээд ингээд явж байгаа. За тэгээд солонгосын сошиал медиа орчинд бол бас янз янзын хэлэм гарч ийн одоо юу гэдэг нь тий ийм аюултай өндөр уул ад жуулан дээр ганц хүүгээ ингээ аваад ингээ явчлаа энэ төр гэсэн тийм юм. Зарим нь болохоор мундаг ээж юм аа, сайн ээж юм, сайхан ээж юм энэ төр гэж яриа байна. За яг хуу энэ хүн чинь бол анх удаа ууланд гараад байгаа юм биш л те 2023 онд одоо өөрийнхөө хүүг дагуулад бас нэг уулан дээр гараад тэр талаараа бас ингээд TikTok энэ төр хийж ирсэн юм шиг санагдаад байна. За тэгээ ямар ч байсан энэ хүн бол те ингээд өөрөө тэр Instagram дээр оруулсан видео бичлэгнэр юу ч гэсэн юм гэхээр ерөнхийдөө бид нэр өглөөний 3 цагт одоо бэлдэж те маш эрт одоо энэ алхалтад юмыг бол хийсэн. Тэгээ гисэн ч одоо бид 4200 м-ийн өндөрт нэлээд оройтчиж бас хүрсэн гэдэг тухай бичсэн. Тэгээ аяллаа турш цаг агаар хэцүү байсан. Тэгээ төгсгөлд нь бороо орсон, цас орсон. Тэгээ хамгийн сүүлийн өдөр одоо сэлмэг тэнгэр ухтаж явсан. Тэгээд айгүй гоё өрөө шиг санагдсан. Би тэгээ гимназ өнгөрүүлсэн. Мөч бүртээ үнэхээр их талархаж жаргалтай байлаа. Тэгээ гоё дурсамжийг үлдээсэн гямлаад их баярлаа энэ гэсэн тийм гоё эерэг үгтэй контент аюу постыг бол хийсэн байдаг. За тэгээд 11 сарын 10-нд ер нь фэнүүд аялалгаа дууссан гэдгээ бол шинчилж бас одоо мэдгдсэн байна. Тэгэхгүй бол нэг солонгосын болон дэлхийн сошиал медиа орчинд юу гэдэг хэрэг ийм өндөр ууланд жоох хүүхдээ авч явлаа энэ төргээд бас жоохон тий одоо сэвэ гэдэг үгээр иймэрхүү юм болсон. За тэгээд ихэнх хүмүүс аюулгүй юу аюултай юу гэж асуугаад байгаа. Ерөнхийдөө яг аялал алхалтын одоо дүгнэлтээр хэмжүүнээр хэлэх юм бол дундаж хэмжээний аялал гэсэн үг. Яг ингээд бүх зүйлийг ингээд баг багаар ингээд хоногоор яваад 10 хоногийн л аялал болно гэсэн үг л байна. Тэг ямар ч байсан ингээд үзэгчид сонсогч нар амар их санаа зовсон учраас ингээд шинжилсэн мэдээлэл бол хийсэн байна. За тэгээд энэ 42 настай Лиси Ён гэдэг жүжигчин маань ерөөсөө 2023 онд хүүгээ дагуулад бас хаалаа ууланд гарч ирсэн тийм тухайгаас одоо сүлд хэлсэн байлээ. Тэгээд 2017 онд одоо яг өөрөө тий одоо энэ бизнесмен хүртгөө танилцаад 2018 онд одоо энэ хүүгээ гаргасан. За одоо ингээ 2024 гэж хаагүй 6 настай энэ хөөрхөн хүү байгаа. За тэгээд юу яд юм аа. Гямланаар нөгөө нэг дэлхийн хамгийн өндөр уулсын одоо бүлэг уулс гэж ярьдаг. Тэгээ Анапурнагийн бүлэг уулс нэрээр дэлхийд ерөнхийдөө алдаршсан. За тэгээд Эверестийг бас багтаагаад 8 м-с дээш одоо тий олон оргилуудыг нэг цэгээс харах хамгийн гоё газар бол одоо энэ Анапурнагийн эсний дархан цаазуударч гэж бас хэлдэг. Тэндээс бас харж болж байгаа. За тэгээд Гямлан руу ч өөрөө 2400 км урт одоо үргэлжилсэн номон хэлбэртэй. За К2-оос гişүүлээ те та бүхэн сайн мэдж байгаа. За тэгээд хятад Непалийн хил дээр одоо те ингээд яг байж идэг одоо Гямлан руу Эверестийн оргил 8848 тэргээ та бүхэн бол миний одоо уулын тухай ярьж исэн сэдвүүдээс бол нэлээсэн мэдж байгаа бах. Тэгээ мэдэхгүй хүмүүс байх юм бол манай гоё түүхөд сувгийн энэ уул хаттай холбоотой түүхүүдийг бас ороо сонирхох юм бол бас их гоё мэдгэдэгхүүнүүдийг бол авнаа гэж одоо хэлээд байгаа. За тэгээд ерөнхийдөө юу байд юм аа Гямлан уус дахь одоо температур 300 м одоо тэ өндөрт гарах тусам одоо Цельсийн 2-ээр буурч идэг. Тэгэхээр 4450 руу одоо очиход нэлээд бас хүүтэн тий одоо дээрс маань намар цагт бол яг хөө нэлээд ширүүн байгаа хүүтэн байгаа. Тэгээд салхитай байдаг. Цаг агаар бол байнга хувьсан өөрчлөгдөж идэг. Тэгээд зориг зүрх гаргаад аялын компаниар бас гадаршуулаад мэдээж өндөр хэмжээний бас Японуудыг дагуулж инхүү аялалд бас орж гоё дурсамж үлдээсэн байхаа гэж одоо ойлгож байна. Тэг ямар ч байсан
Өмнөд Солонгосын ийм алдартай жүжигчин тэгээ өөрийнхөө хүүг дагуулад ингээд дүүрээд ийм сайхан мартчихгүй адил бол хийсэн байна шүү. Тэгээ та бүхэн бас энэ юуг сонирхох бас хэрэгтэй. Анапурнагийн аяллыг бас сонирхох хэрэгтэй. Би яг тэр Анапурна гэдэг контент дээр бүр нэлээд сайн задлаад баг нүдэн тагтгаашгүй ярьсан байгаа. Ер нь юу яана манайхан өндөр уулахад тэгэхээр бас одоо Монголч уулын спорт хөгжиж байгаа. За тэгээд уул болгонлуул авирахын нэр биш. Хамгийн өндөр уулан дээр гарна гэдэг чинь бас ялаад байна гэсэн үг биш. Зүгээр магадгүй өндөр уулан дээрээс олохгүй мэдрэмжийг та жижиг уулан дээрээс ч бас олох магадaltaй. Тэгэхээр яг ямар уулнаас яаж тэр давтагдчихгүй гоё мэдрэмжийг авах вэ гэдэг дээр бас гол анхаарлаа хандуулах. Тэгэхгүй нөө тооны араас үзэлдэх тийм ээ. Жишээлбэл одоо юу гэдэг хүүтний оргилт хэд байна 4400 хэд ч гэдэг юм те. Тэгээд ингэж одоо 5000 явсаад байгаа. Ерөөсөө хүн уулын спорт гэдэг чинь тооны араас үзэлдэх гол биш. Ерөөсөө л одоо те тэсвэр төвчээр тэгээд мэдээж бас байгалийн гоо үзэсгэлэн тэр сайхан зүйлийг нэг доороос харж таашаал авах тэр зүйл байдаг байгаа шүү. Тэгээд Эверест болон босод уулуудад тохиолдсон янз янзын те Алан хятан одоо юу гэдэг те бас лаваар янз янзын тухайд түүхийг та бүхэн сонирхё гэх юм бол одоо энэ комент хэсэгт бас ингэ бичээд сонирч ич гэдэг юм эсвэл нэг руу гозоолох хэрэгтэй. Тэгээ би тэрийг харж байгаад та бүхэн бас уулын спорттой холбоотой бас нэг гоё аз нэг юмнуудыг хийгээд яваа. Тэгээ ойр нэрээ уулаад тэ юм их оруулаагүй байгаа юм шүү. За тэг ямар ч байсан нэг иймэрхүү юм одоо дэлхийн сошиал медиа орчинд бас нэлээд бас хөрхөн эрчийг авцсан явж байгаа юм байна. За тэг ямар ч байсан хэдүүлээ гоё түүхүүд цугтайгаа уучаад ойрхон байж байгаарай. Тэгээд дараагийн гоё түүхүүдаараа сонгож байна.